ад шаргалаа олж авч гин, гэр бүлээрээ хамтдаа, найз нөхдөөрөө хамтдаа дурсамжаа олж авч гин. Тэгэхээр бид нар эндээс маш олон хэрэгтэй зүйлсийг ялангуяа эрүүл мэнд дурсамжийг одоо энэ газруудаас импорт авчиж орж ирж байна. Цаахан хамтдаа айлцгай, дэлхийгээр айлцгай, дэлхийн хаасайгүй хурж дэлхийн датай сэтгцээ тэднээс суралцгаая. Их орондоо сайн зүйлсийг авчирцгаая. За сайн байцгаана уу? Дахин иргэн ирлээ. За бид нар яг одоо Санья хотын Романс парк дээр ирсэн байна. За Романс паркийн тухайд бол юу юм бэ гэхээр дэлхийн хамгийн олон үзэлттэй тоглолт гэдгээр бол хамгийн алдартай байдаг. За Романс парк бол хамгийн анхных нь Хятад бол Ханчжоу хотод анх байгуулагдсан байдаг. За Ханчжоу хотод Сүн улсын 1000 жилийн хайрын түүх гэсэн нэртэйгээр зохион байгуулагдж байсан бол улмаар Хятадын хот болгоод ялдартай томоохон аялал жуулчлалын цэг болсон газруудаар бүгдээрнгээр нь бол нэг нэгээр ааж маачаар баригдаад явсан байт юм аа. За тэгээд тухайлх юм бол Хятадын Жанжажи буюу та бидний мэддэг Аватар, Аман түнчлэн, за Гуйлин, Шанхай хот гэх мэтчлэн олон газруудаар тоглогддог юм аа. За энэ тоглолт бол ер нь хүн болсныг ер нь альва нэг тийш хайлж очиж үзэж байгаа бол заавал үзэх ёстой юм чухал тоглолтуудын нэг байдаг. За голчлон бол үндсэн түүх агуулга нь бол мэдээж нэгдсэн журмаар тоглогддог тоглолтууд байна. Гэхдээ орон нутгийн хувьд бол тухайн газар нутгийн онцлог, тухайн газар нутгийн үндэстэнтэй хэсэг агуулгууд бас энэ дотор бол орсон байдаг. За тэгэхээр 1000 жилийн хайрын түүх буюу Романс паркийг бол та бүхэндээ Хятадын хэрвээ тухайн очсон аялж очсон газар чинь байгаа л бол тэр газрын заавал үзэж байгаарэ гэж зөвлөмөр байгаамаа. За энэ дээр бол та бид нар зөвхөн тоглолтоос гадна эргэн тойронд нь болж байгаа төрөл бүрийн шоунуудыг үзэх юм боломж байдаг. За тэгээд тоглолтууд нь янз бүр. За энэ дээр ялангуяа бидний хувьд бол харьцангуй шинэлэг байж болохоор ер нь парк гэдэг ойлголтыг бид нар хуучин зүгээр хүүхдийн парк, хүүхдийн тоглоомын газар гэж ойлгодог байсан бол Романс парк энэ ойлголтуудыг эвдэж өгсөн байдаг. Тэнд зэмээ орчин үеийн эртний эсвэл тухайн улс үндэстний янз бүрийн онцлогуудыг оруулсан. За эртний онцлогтой мөртлөө, хувцлалттай мөртлөө орчин үеийн бүжгийг бүжиглээд байж идэг ч юм уу. Ийм олон гой онцлогтой зүйлсүүд байд юм билээ. Эндээс бүгдээр бас санаа аваад их орондоо Монголдоо бас Монгол маягийн онцлогтой. За ер нь англиар хэлэх юм бол immersive park гэдэг байгаа юм тийм ээ. Ийм төрлийн парктай болвол их зүгээр юм байна. Бидний эндээс суралцмаар юм олон байна шүү гэдэг юм сэтгэл яахын аргагүй төрсэн байдаг юм аа. За бидний яг одоо ард байрлаж байгаа тийм ээ энэхүү зүйл болвол мэлхий, хамгийн нэгдүгээрт мэлхий, за түүний дээр бол могоо, за үүний дээр улаан панда буюу yellow panda, за тэгээ тэрний дээр галчуу байгаа. За тэгэхээр хайнан арлын уугуул иргэд, за түүн дотроо бол ли үндэстэн, мяа үндэстэн гэх мэтчлэн орон нутгийн уугуулчдын хувьд галчууг шүтэн биширдэг ийм үндэстэн байсан. За тэгээд энэ мяа үндэстний хувьд болохоор энэ мэлхий болоод могооноос хор гарган авч тийм ээ өөрийнхөө сум зэвсэг болгож ашигладаг. Дайсантайгаа тулалдахад ашигладаг юм зүйл байжээ. Phoenix гэж ярьдаг тийм ээ. Англиар Phoenix гэдэг байгаа. Ер нь монголоор орчуулвал энэ маань галчуу гэсэн үг. Бүгдээрээ мэдж байгаа бах. Тэгэхээр Саньяд ер нь юм болгоныг л Phoenix гэдэг. Юм болгоныг л Phoenix гэдэг. Phoenix нисэх буудал, за Phoenix зочид буудал гэдэг ингээд байдаг. Тэгээд эдгээр чинь ямар учиртай байгаа юм бэ гэхээр орон нутгийнхан маань эндхийн уугуул үндэстнүүд маань шүтэн биширдэг зүйл учраас орон нутгийн бэлэг тэмдэг болох зорилгоор энэ дандаа галцуу гэдэг нэрийг ашигладаг юм байна. За тэгээд ялангуяа бэлэг тэмдэг бүх болох үз. За түүн дотроо бол энэ нөгөө Саньягийн бэлэг тэмдэг болсон барилга байдаг. Энийг бол Phoenix зочид буудал гэх манай монголчуудын хамгийн их баярлах дуртай юм буудал байдаг. За бид нар одоо маш аюултай нөхцөл рүү орох гэж байна. Тийм л хар салхи руу орлоо. За эргэж ирээд уулзъя. Одоо яарад байна?
이거 아침에 너리 둘째가 있을 거예요. Одоо надад яг нэг чанс гэрээ явах гэж байна. Бараг нөгөө нэг юу медикэний нас шиг 50 гутаа өөрөө хэвтцээ. Тэгээ магадгүй. Дарни. Шарс усчлаа шүү. Би тэгээ уртаа авсан. Бичдэг. Романс парк дотор явж байна. За энэ хооронд бол юу тохиолдсон бэ гэвэл нэлээд ноцтой үйл явдал боллоо. Бид нар түрүүн чулуу хайж даав гэсэн их хүнд хүчээр тэмцээнд оролцоод 3-3 ваучер хожлоо. Тэгээд энэ 3 ваучераа зүгээр аваад гарыг гэсэн чи авахулж явуулсангүй. Энд бас юм бооцоо тоглоом байгаад байна. За энэ дээр нааша өрөөдөр. За энэ дээр ингээд их багын таагаад ингээд тавьдгийм байна. Тэгээ их багын таа зөв таах юм бол бооцоондоо энэ ваучераа өсгөж авна. А хэрвээ хожигдох юм бол юугаа ваучераа алдчихдаг юм байна. За ийм сонирхолтой тоглоом бас явагддаг юм байна. Русский понимаете? No. Кто-то русский знает, английский, русский. Yeah. You can get it in there, play with another staff, play the rock, paper, scissors, then you can win this. If you get it, for Yeah. example, Yeah, any like activities you can use, right? yeah. Okay. Thank you so much. Thank you. so much. Now you know what it is, girl. We back up in this thing. Money stay in my pocket, girl. I'm like a walking bank. Нөгөө саунд орсон шиг тийм биш. Вилад байрлаж байгаа. Сая хотод одоо 4 далай хэрэгтэй. Одоо Ялон Бэй, Сая Бэй, Хайтан Бэй, Дадон хайга 4 далай хэрэгтэй. Now you know